Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэг хүчин үүсч хөгжсөний төвөд 105 жилийн баярын хурал соёлын төвөргөнд болсон. Хуралд Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг хүчний ерхий командлагч Ухнагийн хөрөлсөх оролцсон үе үеийн эх орончид Ахмад Дайчид Батлан хамгаалах салбар, зэвсэг хүчин төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж талархал илэрхийллээ. Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалж яваад цэрэг эрс улсынхаа төлөө халуун ам бүлээн тусан үл хайрлан тэмцсэн өвөг дээдсэд суутж анжид Ахмад Дайчдын алдар гавья үйл хэргийг дурсах, сурчлан таниулах, алдаршуулан тэмдэглэх учиртай бахархал хүндтгэлийн өдөр гэдгийг тэрээр онцоллоо. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол цэрэг эрс даян дэлхийн их тайван аюулгүй байдлын төлөө үйл хэрэгт оролцсон дэлхийн цэрэг болсныг онцлон тэмдэглэлээ. 23 мянган гаруй цэнгэр дуулахт нэгдсэн үндэсний байгууллагын их сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, хошууч генерал Эрдэнэтик кибер улс дахь цэргийн хүчний командлагчаар томилогдсон ажилласан нь үүний тод илрэл юм а. Монгол улсын зэвсэг хүчний нэгэн зууны хөгжил шинжилэн Монгол цэргийн дайчин уламжлалаа дээдэлсэн үе үеийн албан хаагчдын чинхүү хичээл зүтгэл, мэрэгжлийн өндөр ур чадвар, төрийн батлан хамгаалах тогтвортой бодлого, цэрэг ард түмний бат бөх итгэлцэд тулгуурлаж ирснийг цохон тэмдэглэж байна. Батлан хамгаалах салбар, зэвсэг хүчин, төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн та бүхнийг төрийн албаны үнэлэмж, цэргийн албаны нэр хүндийг өндөр дөргөн, мэдлэг боловсрал, ур чадвараараа нийгэм байгууллага хамт олноо манлайлан ажиллаж, аливаа аюултай тэмцэх, үндэсний чадамжийг нэмэгдүүлэх, салбарынхаа үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг дэвшлүүлэхэд нэгэн үзүүр сэтгэлээр тууштай зүтгэх итгэл төгсвэ. Төрийн цэргийн байгууллагууд хүнсний хувьсгал, терпмод, эрүүл Монгол хүн, эх оронч Монгол үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, улс орны аюулгүй байдал хөгжил дэвшил, Монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байгааг тэмдэглэлээ. Цаашид төрийн цэргийн шинжилгээний бодлогыг эрчимжүүлж, үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлаа байнга ханган, мэрэгжлийн цэрэгт суурилсан чадварлаг зэвсэг хүчнийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ахиц үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа ерөнхийлөгч тодтоглоо.